оролцоорой. За. Ж Батардын гишүүний микрофоныг өгье. За баярлалаа. За энэ Монгол Улсын үндсэн хуульд би л гол асуудал дээр эдийн засгийнхаа асуудлыг нэлээд гүн оруулах шаардлагатай байгаа. Юун төрөнд одоо улсын хөгжил, иргэдийн амжиргааны асуудал. За энэ бүх зүйлүүдийг бол гол нь тусах ёстой. Ер нь бол бидний заалтууд чинь үндсэндээ бол тогтолцоон дээр нэлээд яриад байгаа. Тийм болохоор бас эдийн засгийнхаа асуудал руу нэлээд гүнзгий анхаарах, эдийн засгийн одоо хөгжлийн урт хэтийн төлөвийг тодорхойлох энэ асуудал дээр нэлээд анхаарах юм заашгүй шаардлагатай байна. Тэгээд энэ 25-ын 7 дээр байгаа заалтууд байж байгаа. Энэ заалтууд дээр та бүхэн маань эдийн засгийн тэр үндсэн чиглэлийг баталж игээд бодлого гэж оруулсан байна. Энэ дээр зайлшгүй нэг бодлогын одоо дунд буюу урт хугацааны ийм бодлого бол зайлшгүй орж иж явах хэрэгтэй. Засгийн газар болгон одоо солигдох болгонд ямар нэгэн одоо шинэ бодлогод бол орж иж байгаа. Ямар нэгэн шинэ бодлогод орж иж. Тэр тусмаа намуудын хоорондын өрсөлдөөн, сонгуулийн өрсөлдөөн, сонгуулийн амлалт энэ болгонд одоо энэ бодлого маань бол эвдэгдэж яваад байгаа шүү дээ. Тийм болохоор энэ нэг эвдэгддэггүй тодорхой бодлоготой төлөвлөлтөй урт дунд хугацааны бодлогоо одоо тогтмол ямар ч улсын их хурл байсан эннийхээ дагуу бол бодлогоо гаргаад мөрийн хөтөлбөрөөр гаргаад ингэж явж байгаа юм хатуу бодлого заашгүй орж ирэх хэрэгтэй байгаа маа. Тэгээ энэ дээр та бүхэн маань тэр бодлого гэсэн үг өсөг нэмэлтээр бол орж иж байгаа. Тэгээ энэ дээр нэг тайлбар хийгээд өгөөч. Ийм утга агуулга энэ дээр орж байгаа үгүй юу? За Лүндэ дараагийн микрофоныг өгье. Лүндэ Жансан гишүүний микрофоныг өгье. За баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр энэ манай эдийн засгийн байнгын хорооны дарга Ж Ганбаатар бол одоо энэ эдийн засгийн асуудал тэр дотор эдийн засаг бизнесийн орчныг сайжруулах дэмжих асуудлыг бол байнга тавьж байгаа. За Баттамөр гишүүн бол одоо энэ урт дунд хугацааны бодлоготой хөгжих энэ асуудлаар бол тэгээд бодлого төлөлт хариуцсан байгууллагатай хараа тус доктортой байгууллагатай байх асуудлыг байнга ярьж байгаа. Бямцогт гишүүн бас одоо энэ асуудлыг бол удаадараа ингээд тавиад их олон ялангуяа эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн зүгээс бол энэ асуудлыг бол удаадараа ярьсаа. Бас одоо өргөн баригдахаас нь эхлээд идэвхтэй оролцоо юу босруулж эхлэх цагаар. Тэгээ энэ бол 25 дугаар зүйлийн одоо энэ 7 дахь хэсгийн төсөв мөнгөний бодлого тийм үү үндсэн чиглэл энэ төр дээр улсын нийгэм эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого гэж ингээд зориуд оруулж өгч байна. Тэгэхээр тэр нь бол бодлого гэдэг чинь урт дунд богино хугацааны бодлого гэж бараг байхгүй. Ер нь дунд урт хугацааны бодлогын тухай ер нь бодлоготой хөгжиё гэдэг асуудлыг бол бид суулгаж өгсөн. Гэтэл бол одоо энийг бол бүрэн дүүрэн бидний санаас юунд бол хүрэхгүй байна гэдэг юм яриад байгаа. Хоёр дахь нь бол байгалийн баялагийг одоо ашиглахдаа доктортой хөгжлийн урт удаан хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан гэдэг үгээр эхэлжсэн шүү дээ. Тэрийн доктортой хөгжлийн бодлого гэдэг дотроо доктортой хөгжил нь эдийн засгийн чорн, нийгмийн чорн, байгаль орчны чорн гэдэг ингээд байгаа байхгүй юу. Тэгээ энд бас одоо оруулж эдийн засгийг хуваарлах, ашиглах, хамгаалах, хуваарлах зарчмын асуудлыг бол одоо энэ томьёолд оруулсан. Тэр 6-гийн 2-ын одоо араас орж байгаа томьёол дээр та бүхэн бас сайжруулах талын саналуудаа хэлвэл одоо сайн байна. За дээр нь бол одоо бид бүхэн бол хэрвээ органик хуулиараа зөв зохицуулаа явж чаддаг байсансан бол тэр үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн одоо энэ хідэн заалт бол маш чухал заалт байгаамаа. Тэгээ биднээс бол ингэж л үздэг байсан л да. Адам Смит гэдэг хүн ингэж л хэлсэн. Зах зээлийн эдийн засаг зохимжит татвар татаас хэний ч нөлөөнд ордгүй шударгаар шийддэг шүүхтэй байхад бусд нь аяндаа болно гэдэг ийм алдартай үгийг хэлсэн байдаг. За энийг бол одоо бид тэр 90-ад оны эхэнд бол модонд орж исэн. Тэр үг. Ингээд одоо болохоор либерал эдийн засаг 70 гаруй Адам Смит гэдгийг бол их шүүмжилж байна сүүлийн үед бол тий.
Тухайн үедээ бол модонд орж ирсэн. Гэхдээ бас яг гүн ухааны эдийн засгийн философи утгаар ярих юм бол ер нь нэрээ бус нь аяндаа болоод явхаар л идэлтэй, шудраг шүүхтэй, чөлөөтэй эдийн засгаа чөлөөтэй эрхлээд тэгээд биштэй маргаан гарах юм бол шударгаар шийдчихдэг байвал одоо шудраг ёсны зарчим хэрэгжээл яв. Гэхдээ өнөөдрийн одоо нөхцөл байдал бол тэр хуваарлтын дэгш байдал, баян хоосны ялгааны асуудал тийм үү? Нийгмийн чиг баримжаа гэдэг их олон асуудал бол тавигдж байна. Ийм учраас бол энэн дээр бол одоо анхаарлаа төвлөрүүлж байгаа. За татвар төлөгчдийн мөнгөний тухайд бол одоо тэр төсвийн бодлого бол бодлогоор явах, хөгжлийн төсөв бол хөгжлийн төсөв байх асуудал. Тэгээд татвар төлөгчдийн мөнгө байгалийн маяглагын орлого болсон энэ төрийн санхүү төсвийн зарцуул тавих хяналт бол хараа тус байгууллага хэрэгжүүлнэ гэдгийг бол зааж өгснөөрөө бас одоо эдийн засагчин ганцхан чөлөөтэй байгаас гадна хариуцлага цаана заавар байдаг. Энийг бол одоо та бүгдийн саналаар бол суулгаж өгсөн. За тэр эдийн засгийн хараа тус одоо бие даасан байгууллага байх асуудал нь бол их хурлын хэсэг дээр оруулах гээр ганцхан энэ хэсэгт оруулах гээр шаваас олчих гээд байдаг. Засгийн газрын хэсэг дээр нь оруулахаар таардаггүй, өргөн барьсан зүйлүүд нь байдаггүй. Ийм зүйлүүд болоод байгаамаа. За тэгэхээр Ж Бат Эрдэнэ гишүүний удаа дараагийн ярьж байгаа. Тийм үү? Эдийн засгийн бодлого тийм үү? Тодорхой урт хугацааны одоо бодлоготой байж хөгжих асуудал тэр дотроо энэ байгалийн баялаг, аж үйлдвэр, дээр нь одоо хөдөө хөгжүүлэх энэ асуудлаар одоо явж байгаа саналуудыг бол бид нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг ерөнхий нэг үгээр л одоо суулгаж өгсөн байгаа. Энэ задраад тэр хөгжлийнхөө салбаруудынхаа дэд бүтцийнхээ аж үйлдвэр хөдөө аж ахуй гэдэг одоо гол салбаруудынхаа хуулиудаар задраад явахдаа энэ бүхэн сууж өгөх ёстой юм аа. Тэгэхээр энэтэй холбоотой хуулиудын нэмэлт өөрчлөлт энтрийг бэлдэх яг энэтэй холбоотой 25 хууль за сүүлдээ нэмэгдээ 28 хуулийг бол өөрчлөх асуудал яригдчих. За ингээд дагаж мөрдөх журмын хуулинд их хурл төлгөөг нь гаргаад тэгээ батлаад үе шаттай хэрэгжүүлнэ гэд. Энийг одоо энэ хэрвээ энэ нэмэлт өөрчлөлт батлагдах юм бол үүнийг амь оруулах нь эцсийн эцэст бол тэр юунаас дагаж гарах хуулиудаас шалтгаална. Буруу зөрүү хууль гаргуул одоо биш үү энэ саяын 20 одоо хэдэн жилээ давтна. Түүхийг давтна. Тийм учраас энэ нь таарсан маш чухал одоо хуулийн шинжилгээг бол хийх зорилтол одоо богино хугацаанд ч гэсэн энэ 20 оны 6 сар хүртэл одоогийн манай энэ улсын их хурлд ногдож байгаамаа. Ийм учраас энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж байгаа энэ доктортой байдал бодлогын одоо залгамж чанар, хариуцлага, эрх мэдлийн тэнцвэрт байдал гэсэн энэ одоо зарчмуудыг тэр батлагдаж гараад органик хуулиндаа бүгдийг одоо суулгаж чадах юм бол маш их том түүхэн дэвшлийг энэ их хурл авчрах ёстой маа гэдгийг бол одоо би хэлхийг хүсэж байна. За Лүндэт дараад баярлалаа. Жавхлан гишүүний нэрийг